Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Монгол Улсын засгийн газар, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу авто замын сүлжээг сайжруулж, хотын хөгжлийг дэмжих шин тойруу замыг бий болгож, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүтээн байгуулалтыг танилцуулж байна. Шинээр барьсан Баян зүрхийн гүүрнээс туулгын эрэг дагуу Маршал, Зайсан, Ярмаг, Сонсголонгийн гүүрүүд авто худалдааны цогцлбор, Баруун аймаг болон Дархны уулзвар, мөн баруун тургууны товчоо орчмоос Тахилт, Найрамдал, баруун болон Зүүн салаа, Хайлайст, Чингэлтэй, Долоон буудал, Дээрх, Цагаан даваа, Улиастай, Гачуурт чиглэлийг холбосон 71 км тойрог зам шинээр бий болно. Тус авто зам нь Улаанбаатар хотын гадна зам тээврийн сүлжээг зохицуулж, хотын алслагдсан хэсгүүдэд төрийн үйлчилгээг ойртуулж, үйлдвэр худалдааг шинээр бий болгон хөгжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулах, гол болон туслах гудамж зам холбоос замуудыг шинээр барьж ашиглалтанд оруулан иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгохоос гадна эдийн засгийн хэмнэлт нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.